Сар бүрийн 29-ны өдөр болдог аймгийн удирдах ажлын зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнөөр нээлттэй хаалганы удирдлагын тайланг танилцуулж, ургац хураалтын байдал, дархлаажуулалтын 10 хоногийн аян, гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний мэдээллүүдийг холбогдох хэлтэс агентлагуудаас хийсэн юм а. Улсын хэмжээнд 5 10 дугаар саруудад дархлаажуулалтыг тогтмол хийдгээ. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын 10 хоногийн аяныг 10 дугаар сарын 3-наас 13-ны хооронд хепатит В халдвараас сэргийллийн урьяндор зохион байгуулж байна. Аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд, цагдаагийн газар, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг бүх хууль сахиулах хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчид, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дархан салбарын оюутнууд хамрагдах юм байна. Хепатит В дархлаажуулалт нь В вирусын шинжилгээг хийгдсэний үндсэн дээр нэг хүнд 6 сарын дотор 3 тунгаар хийгддэг байна. Манай аймгийн хэмжээнд 3 тунгийн давхарцсан тоогоор 4190 хүн хамрагдана хэмээн аймгийн эрүүл мэндийн газрын дарга сүнчин мэдээллээ. За энэ дархлаажуулалт болохоор цаанаасаа вакцинжуулалт эзэм нь болохоор үн төлбөргүй хийгдэнэ. За энэ дархлаажуулалтын 10 хоног гепатит В вирусын эсрэг ганцхан үүгэр зогсохгүй. За үүнтэй холбогдуулаад өнгөрсөн 5 сард бид нэр 18-аас 30 насны залуусыг Улаанборхон өвчтнөөс урьдчилан сэргийлэх дархлааж вакцинаар хийгдсэн байгаа. За үүнээс үлдсэн хүмүүс дотор нөхөн дархлаажуулалт бас явагдана. За хоёрдугаарт нь болохоор 6 сартай хүүхдүүдийг энэ удаа сонгосон аймагуудын хүрээнд өөрөөр хэлбэл манай Дархан аймаг сонгогдсон байгаа. За энэ хүрээнд болохоор 6 сард хүрсэн хүүхдүүдэд энэ Улаанборхны эсрэг вакцинжуулалтыг бас хийгдэх явагдах юм аа. За иймэрхүү үйл ажиллагаанууд дархлаажуулалтын 10 хоногийн хугацаанд бол явагдана. Удирдах ажлын зөвлөгөөнөөр аймгийн цагдаагийн газраас гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мөн танилцуулсан. Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 8 сард 456 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 88 хэрэгээр буюу 16.2% буурлаа хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн юм а. Дархан аймгийн цагдаагийн газраас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, за гэмт хэрэгээс тасан зогсоох чиглэлээр цаашид за энэ сар зохион байгуулалт, 9 сар зохион байгуулагдсан School Police арга хэмжээг өөрчлөлтөн зохион байгуулна. За School Police арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд за өнгөрсөн оны 15 оны 9 сард зам тэрийн осол төртөж хохирсон 4 сурагч байсан бол энэ 9 сард ямар нэгэн зам тэрийн осол төртөж хохирсон сурагч одоо бүртгэгдсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулалт бүртгэгдээгүй байна. Тэгэхээр нэлээдгүй бас үр дүнтэй ажил зохион байгуулж байна гэж үзэж цаашаад ингэж өргөжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. За мөн оюутан залуучууд руу чиглэсэн оюутны студент полис буюу оюутан цагдаа гэдэг хөтөлбөрийг бас хэрэгжүүлэхээр иргэний танхимээр хэлэлцүүлээд одоо энэ ажиллагааг зохион байгуулахаар цааш төлөвлөж байна. Одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой шийдвэр гаргаад бид энэ ажиллагааг зохион байгуулах бүх бэлтгэл ажлыг хангацсан байж байгаа. Тэгээд цаашид оюутан залуучууд за мөн одоо дасан төрөөгөө хүүхдүүд за гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирч байгаа иргэдэг одоо урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэхээр бас төлөвлөлөө ажиллаж байна. Хичээлийн шинжилгээд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. За дээрээс нь илрүүлэлт оргодлгээд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэ дээр бас хулгай гэмт хэрэг за бусад тодорхой төрлийн гэмт хэрэгүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлуудыг төлөвлөлөн одоо манай одоо байгууллагын нийт бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Аймгийн удирдах ажлын зөвлөгөөний эцэст өвжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгахыг удирдлагуудад үүрэг болголоо. Мөн удирдах ажилтнуудыг чатгахжуулах, сургалт зохион байгуулах тухай мэдээлэл танилцуулж, дархан 55 жилийн ойн нэрэмжит ажлуудыг чанартай зохион байгуулахыг сануулсан юм а. Дархан хотын 55 жилийн ойн огтсон одоо төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд одоо анхаарах зүйлүүдийн чиглэлээр мөн өргөж чиглэл өглөө. За мөн бол одоо нээлттэй хаалганы өдөрлөгөө Дархан хот маань Дархан аймаг зохион байгуулалт 13 жил болж байна. Тэгээ нээлттэй хаалганы өдөрлөгөө бас жоохон үр дүнтэй агуулга хэлбэрийн өөр болгож бас нэг иргэдэд үр дүнтэй хэлбэрээр зохион байгуул. Энэ чиглэлээр одоо судалгаа хийх чиглэл өглөө. Мөн бол эцэст нь бас энэ зөвлөгөөнөө бас жоохон ажил бүгдлийн өндөр төргөж оролцоо, эрдэс хийж байгаа мэдээллүүд тийм ээ. Энэ тал дээр анхаарахгүй бол зүгээр бас ангийн харж байхад бас эрс хангалтгүй байдаг болсон байна. Байгууллага удирдсан дараа нар сард ганцхан болдог зөвлөгөөнд бас дотоод үлэмг ирдэг тий. Орныхоо үнийг уулдаг, аш албал өгөхгүй байна. Урд нь бол сар бүрийн эхэнд аймгийн хэлц агентлагын дарганы зөвлөгөө гэж болдог байлаа. Сар бүрийн эцэст бол удирдах хэлсэн зөвлөгөө гэж хийдэг. Энэ хоёрыг нэгтгэхэд нэг зөвлөгөө болгоцсон юм байлээ.
Тэгээ одоо ганцхан зөвлөгөө болгосоор байхад манай аймгийн хэмжээнд удирдлагын албашиж байгаа хүмүүс энд бол хойроо хандаж болохгүй гэдгийг бол бас ариуд хэллээ. Одоо ч хэлмээр байна тийм ээ. Сард нэг удаа зохион байгуулж буй уг зөвлөгөөний чанар үр нөлөөг дээшлүүлэх нь чухал байгааг зөвлөгөөний эцэст дүгнсэн. Зөвлөгөөнд байгууллагын удирдлагууд бичлэн оролцож, мэдээлэл авахын зэрэгцээ өөрийн байгууллагын өмнө тулгамдж буй асуудлуудаа ярилцаж, шийдлийг цаг тухай бүрт нь гаргаж байхыг аймгийн удирдлагууд үүрэг болголоо.